цаана үзэгчтэй их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн эмнэлгийн мэдээгүйжүүлэг ерөнхий мэдээллийн тасгаас үзэгч та бүхэнд цуврал дугаараа бэлтгэн хүргэж байна. За манай өнөөдрийн энэ дугаарт бид өнгөөсөө хэлсэн мэдээгүйжүүлэг ерөнхий мэдээллийн тасгийн үйл ажиллагааг өнөөдөр үзэгч та бүхэндээ танилцуулах болно. За энэ мэдээгүйжүүлэг ерөнхий мэдээллийн тасагт жилдээ 12-оос 15 мянган хүүхэд мэдээллийн эмчилгээ хийлэгдэгээ. Энэ тоо бол одоо жилээс жил нэмэгдэж байгаа гэдэг энэхүү мэдээллийг бол энэ ч мэдээлэлд өгч байна. За одоо үзэгч та бүхэндээ мэдээгүйжүүлэг ерөнхий мэдээллийн тасгийн эрхлэгч одоо ундрамтай бас уулзын энэ тасгийн эрхлэгч нь бол одоо ундрам гэж эмч байгаа. За энэ тасагт бол одоо мэдээгүйжүүлгийн эмч, мэдээгүйжүүлгийн сувилагч, мэс заслын сувилагч гэсэн ийм одоо бүрэлдэхүүнээр ажилладаг. За мэдээж одоо мэс заслын эмч нар бол одоо тасагнаас энд одоо ийш харгалгаанд ордог гэсэн юм байгаа. За сайн байна уу ундрам эмч? Сайн байна. За тийм тавтлал үзээс явж байна. Намайг ундрам гэдэг мэдээлэл болсон бас эрхлэгч. Хэд хүн бас танаа эмнэлгээс ингээд цуврал нэвтрүүлгүүдийг бэлтгэн өргөж байгаа. За ингээд 1-ээс 5 дахь хүртэл ингээд танаа одоо эмнэлгийн үйл ажиллагаа гарч байгаа гэсэн. Өнөөдөр бол одоо ингээд танаа тасаг оногдож байна. За мэдээгүйжүүлэх хаалганы нэгдсэн тасгийн үйл ажиллагааг та бас бидэнд танилцуулаач. Ямар хүчээр, ямар бүрэлдэхүүнээр те ямар эмчилгээ үржилгээ үзүүлж байгаа юм бэ гэдгийг бас үзэгчдэд танилцуулахгүй юу? За их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн эмнэлгийн мэдээгүйжүүлэх хаалганы нэгдсэн тасаг бол өөрөө Монгол улсын орон даяар Монгол улсын одоо хүн амын хагас буюу 0-аас 18 насны бүх хүүхдэд мэс заслал мэдээгүйжүүлэх тусламж үйлчилгээг үзүүлдэг тасаг. Тасаг маань 61 хүний бүрэлдэхүүнтэй тасгийн эрхлэгч болон зөвлөх эмчээ оролцуулаад манай тасгийн бүрэлдэхүүнд мэдээгүйжүүлэх эмч нар, мэдээгүйжүүлэх сувилагч, нэмээд мэс заслын сувилагч гэсэн бүрэлдэхүүнээр хагалгааны дараах болон өмнөхийн сувилагч нар гэсэн бүрэлдэхүүн ажилладаг. За тус тасаг маань төрөлцсөн мэргэжлийн Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа одоо төрөлцсөн мэргэжлийн 7-6 одоо мэслийн тасагтай хамтарч ажилладаг. Мөн одоо тэр тухайн тасгууд нь ерөнхий мэс засал, цээжний мэс засал, одоо юу гэдэг нүдний мэс засал, чих амарлаа мэс засал, бөөрийн мэс засал, эрүүн нургийн мэс гэсэн төрөлцсөн мэргэжлийн тасгуудын бүх төлөвлөгөөд олон яаралтай хаалгааг ордог. Нэмээд бид одоо хүүхдэд зайлшгүй шаардлагатаар хийгдэж байгаа шинжилгээнүүд ходоод эцний дурангийн шинжилгээ, зүрхний катетр ангиографийн шинжилгээ, катетр ангиографийн цуцсан дорх мэс заслууд тэгээд МРА болон СТ шинжилгээ гэдэг ингээд сонсголын бичлэг гэдэг энэ бүх төрлийн шинжилгээнүүд мэдээгүйжүүлэх, унтуулах, тайвшруулдаг өгдөг ийм үйл ажиллагаа явуулдаг тасаг. За манай тасаг ер нь бол жилдээ нэг 12-оос 10 одоо 3-14 мянган хаалга мэдээгүйжүүлэх өгдөг ийм тасаг байгаа. За бусад одоо эмнэлгүүд одоо төрөлсөн мэргэжлийн эмнэлгүүдээс нэг ялгаатай зүйл нь Монгол улсад хүүхдийн мэдээгүйжүүлэх алба өөр альч тасагны жид байдаг учраас энд үйл ажиллагаа явуулахаас гадна бид нар мэслийн тасгийнхаа эмчнэртэй хамт орон нутагт алсын дуудлага буюу одоо бидний хэлээр алсын дуудлага буюу хөдөө орон нутагт тээвэрлэлт хийх боломжгүй энэ өвчтнүүдийг хүрэлцэж очиж тэнд мэс заслал мэдээгүйжүүлэх тусламж үйлчилгээ үзүүлдэг ийм одоо өрмөц үйл ажиллагаа явуулдаг тасаг. Мөн улсын хэмжээнд хүүхдийн мэдээгүйжүүлэхийн эмчнэрийн одоо ерөнхий мэдээгүйжүүлэлээр төгссөн эмчнэрийг хүүхдийн мэдээгүйжүүлэхийн эмчээр одоо эмчийн мэргэжил болгох сургалтыг зохион байгуулдаг ийм үйл ажиллагаа явуулдаг тасаг. Манай тасаг одоо 2-3 жилийн дараа 40 жилийн бүр тэмдэглэж байгаа юм. Тасаг тийм дээ. За одоо үндэсний хэмжээний эмнэлэг гэдэг утгаараа эмчилгээ онцлогоо хийхээс гадна дахиад нөгөө сургалт судалгаагаа бас харьцаа авчдаг юм байна тийм. Ер нь бол хүүхдийн мэсэлтэй холбоотой, хүүхдийн мэдээгүйжүүлэхтэй холбоотой ихэнх одоо зөвлөсийг энд хийдэг. Тэгээ яг үл энэ чинь нөгөө үндэсний дата бааз болох ус олон хаалгаа, олон мэдээгүйжүүлэг өгдөг учраас ер нь бол тэр талын бүх хүүхдтэй холбоотой мэдээгүйжүүл болон мэслийн асуудлууд энэ засагт шийдэгдэх гэсэн үг байна. За тиймээс яг таныг ажилдаа явж байгаа чинь таарчих шиг болов. Та хаашаа юунд явж исэн бэ? Дагуулсан яг ер нь одоо ажиллаа хийчихээ та ер нь ингээд нэг яг ер нь бол манай тасгийн үйл ажиллагаа яа гэхээр хаглаанд орж байгаа хүүхэд одоо мэдээгүйжүүлэхийн өмнөх өрөөнөөс эхэлдэг үйл ажиллагаа. Тэгэхээр тэндээс таадыг дагуул. Та бүхэн нөгөө ажиллаа явах уу? За явах уу. Зүгээр үү? За дагваа. Одоо ингээд яаралтай энэ бол манай хаалганы өмнөх өрөө. За тэгээд энд мэдээгүйжүүлэг авах гэж байгаа бүх хүүхдүүд тасагаас одоо нөгөө ирээд энд нөгөө анхны одоо танин тодруулга буюу тухайн өвчтнийг одоо энэ хүүхэд мөн үү, ямар хаалганд орох чинь, ямар мэслийг хийж гэн гэдгийг хүлээж авдаг хэсэг энд байгаа. За энд мэдээгүйжүүлэхийн эмчийн өмнөх үзлэг гэж юм хийгддэг. За төлөвлөлтөд дагалгаа бол урд өдөр нь өнөөдөр хаалганд орох байгаа хүүхдүүдийг ихэнх мэдээгүйжүүлэх эмчнэр урд оройн үзээд за ийм байдлаар ингэж мэдээгүйжүүлэх өгнө гэдэг юм уу төлөвлөгдсөн байдаг. Энд бол
төлөвлөлтөд хаалганаас гадна яралтай журмаар хойшлогч журмаар ирж байгаа бүх хаалганууд ирж байгаа. Тэгэхээр энд мэдээгжүүлэх юмч үзээд ямар бэлтгэл хийх үү, ямар одоо мэдээгжүүлэх юм шаардлагатай байх нь хоол хэр хугацаагаар сайх нь гэдэг юм уу. Энэ асуудлуудыг энэ шийдэх гэсэн байна. Ер нь төлөвлөгөө тулан яралтай хоёрын ер нь одоо харьцаа нь ямар байдаг юм бэ? Яралтайгаар хийж байгаа тохиолдол их үү? Их манайх ч 24 цаг одоо хаалгаа ордог. За хаалгаа их байвал жижүүр дээр бид одоо 16 цагийн жижүүр бол жижүүр авснаас маргааш өглөө жижүүр өгтлөө чагалгаатай байхгүй бидэнд би ямар ч одоо амрах юугүйгээр манай миний ажлын төлөвлөлөө одоо боли амрах гэдэг юм болоо. Арараасаа ирээлэвэл ороод байна. Яралт хаалгаанууд бол төлөвлөгөө тарлаа гэдэг бол ажлын цагаар ямар нисаас хийх нь тодорхой. Тэгээд нөгөө ямар мэдээгүүжүүлэх өгөх нь тодорхой. Энэ бүх юм бэлэн болсон амь насандаа эрсдэл одоо яг одоо орохгүй, хаглаа орохгүй амь насны аюул байхгүй ч гэдэг юм мэслийн заалтаар ялгаж байгаа. Яралтай 2 хоногийн өмнө төлөвлөсөн тийм. Яралтай мэсэл гэхээр ихэнхдээ нөгөө нэг яг одоо юм уу хэдэн цагийн дотор хаглаа орохгүй бол хүүхдийн амь нас эрүүл мэндэд аюул учирч болох үе мэслийн өвчнүүдийг хэлж байгаа. Тэгэхээр энэ одоо хэсэгт одоо энэ бүх юмнууд тодорхой. За ингээд манай нөгөө төлөвлөгөө харлагааны тасгууд хүүхдүүдэд авчирч хүлээлгэж өгнө энэ суулгачд. Өнөөдөр манай мэдээгжүүлэх өмнөх өрөөнд манай эмч ариун тунгалаг эмч. За ингээд үзлэг үүсгэж байна. Сайн манай ариун тунгалаг эмч. Сайн байна уу? За манайхаас та бүгдийн үйл ажиллагааг бас танилцуулах зорилгоор бас нэг контент бэлдээ явж байна. Та бүхэн одоо яг та яг өөрийнхөө ажлын үйл ажиллагааг те танилцуулаач өдөртөө ер нь ямар процессор ямар ажил үргэлж байна те. За тэгээ ер нь хүүхдийн мэдээгүүжүүлэх гэдэг бол хагалгааны өмнөх бэлтгэл, хагалгааны турших, хяналт, бүхэл үйл ажиллагаа, хагалгааны дараа сэрэх үе гэдэг айгүй олон үеийг хамардаг л да. Тэгээ манай ард түмэн гэдэг юм уу хүмүүс энгийн ойлголтоор зөвхөн унтуулдаг юм шиг ойлгодог байхгүй. Тэгэхээр зэрэг энэ процессыг ингээд тайлбарлах юм бол энэ бол манай хагалгааны өмнөх үзлэгийн өрөө, хагалгааны өмнө богино хугацааны туршид хийгдэх бэлтгэлийг хийгддэг юм өрөө байгаа. Энэ өрөөгөр дамжихдаа хамгийн түрүүн яах вэ гэхээр зэрэг совлогч нар хүүхдэд хүлээлцдэг. Хүлээлцсэний дараа эмч нь бол хагалгааны өмнөх үзлэгээ хийдэг. Хагалгааны өмнөх үзлэг нь тухайн хүүхдийн одоогийн эрүүл мэндийн байдал, мэс засалд орох гэж байгаа шалтгаан, дээрээс нь хагалгааны туршид мэдээгүүжүүлгийн эмч нар ямар зүйл дээр анхаарах вэ? Тэрний бэлтгэл. За ингээд энэ мэс засал мэдээгүүжүүлгийн дараа ямар анхаарал халамж эмчилгээ хийгдчихэж энэ хүүхд маань бүрэн идэх боломжтой байна. Тэр бүгднийг энд үзэж илрүүлж бүгднгийн бэлтгэл эмчилгээгээ хийгээд ингээд мэдээгүүжүүлэхт оруулдаг ийм явагддаг газар. За энэ өрөөнд байгаа эмч бол 600 грамм жинтэй няраагаас 100 кг-тай манай өсвөр үеийн хүүхдүүдийг хүртэл хүлээж авдаг, үздэг тухайн нас болгоны амин үзүүлэлтүүд хэвэн байна уугүй байна уу? Жохон хүүхэд байлаач гэсэн тэр нуугдмал эмгэг байна уугүй юу? Тэр бүгдийг илрүүлдэг газар. За өндөр манай хаалгааны хэсэг тэгээ ийшээгээ бид хичнээн өдөө хаалгааны өрөө байгаа юм бид. Ер нь бол мисас хийдэг 7 хаалгааны өрөөтэй. Урдаа энэ байшинда уртлын талын хэсэгт бол ахаад 2 мислийн өрөө. Тэр нь бол одоо зүрхний нээлттэй мисэл хийгдэх өрөөнүүд байгаа. За тэгээд дуранги болон ажилбар онцлогооны ажилбарууд хийгддэг нийтдээ 4 өрөө. Тэгээд одоо манай хойдлын шинээр ашиглан орж байгаа болохоор мислийн 5 гэдэг нийтдээ нэг 15 6 өрөөтэй болж байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг хаалгааны хэсэг бүр өргөжлөх хэсэг байна. Тийм тийм. Одоо ингээд 78 өрөө энд ингээд ажиллаж байхад ер нь бол тасралтгүй л үйл ажиллагаа явуулна. Тийм өдрийн цагаар бол бүх өрөө төлөвлөгөөд нислээ та. Өглөө 8:30-аас хинжээ тийм шүү тий. Өглөө 8:30-аас хаалгаа эхлээл тэгэл 16:30 17 цагт төлөвлөгөөд хаалгаанууд дуусдаг. Яралтай мисэл бол ерөөсө тасралтгүй 24 цаг. Энэ одоо хаалгаа байхад юм бол ирж илээдэг ийм л ажил. За энэ бол манай тасгийн зөвлөх хэмж өрөө байгаа. Биднээс л одоо хүүхдийн төрөлхийн гажууд бол одоо Монгол улсад өөр хаан чигдэхгүй шүү дээ. Тэгэхээр манай хүүхдийн мэс засалчид, хүүхдийн мэдээгүүжүүлэх эмч нар, хүүхдийн эрчим тэмцлийн эмч нар, нарийн эсхийн амьдруулах эмч нар, за докторийн эсхийн амьдруулах эмч нар, сувлагч нар гэдэг хүмүүс багууд ажиллаж байна. Ер нь бол энэ олон эсхийн амьдруулах палат
орчин тэмцэлгээ байгаад бол би баярлагдав. Ягаад бол наснасаар нь өчтөө аваагаагүй болоо шүү дээ. Шархан чидэглээ. Тэг функц үйл ажиллагаанд жоохон цаашлахыг хянахын тулд биднээс эндээс гаргаад би гаргаад чамд өгчихгүй ингээд орчин тэмцэлгээнүүдийн дасгуу төрөлжүүлээд авчдаг. Тийм болохоор сайхан найдвартай санагдав. Хагалгааны явцад мистаслын юмч бол ерөн сайхан шүү дээ. Би бол дотроо бас жоохон хатаархдаг. Мистаслын юмч бол энэ хавдар байж гэн. Энийг ингээд залгаад хийгээд ойчин. Энэ болгоныг бол сайхан тод байж байгаа. Энийг бол хийчин. Биднээс мэдээлж үзүүлэх юм чи энэ болгоны урт удаан хугацаанд нөгөө нэг шингэн дуусна дараагийн шингэн залгана. Энэ болгоныг бодон тооцсон. Хэрвээ биднээс шингэнийг дэндүү их хийчихвэл уушиг тархин хавгнаал юу үрдэн байх юм байхгүй шүү. Тийм учраас биднээс юм бол хагалгаа бол мэдээгүйжүүлэхүүд бол маш нямбаа нарийн. За зөвхөн их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн эмнэлгийн мэдээгүйжүүлэх хаалгааны нэгдсэн тасагт одоо 7 хоногтой төлөвлөсөн хуваарлалтаар 200-аас 320 зарим тохиолдолд 350 орчим удаагийн ийм хаалгаа ордог. За энэ бол одоо тэгтээ улирлаас хамаарат хаалгааны бас тоо бас харилцан адилгүй байдаг гэдгийг уламж мэрэгчлэнд хэлж байгаа. За энэ мэдээгүйжүүлэх хаалгааны нэгдсэн тасгийн хувьд бол одоо ерөөсөө өдрийн цагаар бол ингээд бум божигнаад хаалгаанаас хаалгааны хооронд явдаг бол за эдгээр одоо мэдээгүйжүүлэх хаалгааны нэгдсэн тасгийн одоо эмч сувлагч нар бол одоо 2 нарны хооронд 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг ийм одоо түмэн завгүй ажилтай ийм хүмүүс үүд юм байна. За яг одоо үзэгч та бүхний ард харагдаж байгаа бас л одоо нэг хаалгаас үргэлжилж байгаа ийм одоо үйл явц харагдаж байна үзэгчтэй. Яг энэ хэсэгт ажиллаж байгаа сувлагчийн хувьд бол одоо үүрэг оролцоо маш өндөр байдаг үз ер нь ямар одоо ажил үргийг гүйцэтгэдэг юм бэ? За мэдээгүйжүүлэхийн сувлагч бол өглөө ирээд төлөвлөгөөтч бай яралтаач бай тухайн хаалгаа орох өрөөнийхөө бэлтгэлийг хангадаг. Мэдээгүйжүүлэхийн зүгээс шаардлагатай. За тэгээд нөгөө хаалгаагт хүүхдээ маш сайн судалсан байх ёстой. Хүүхдийнхээ насанд тохирсон одоо нөгөө амьсгалын замд хэрэглэгдэх гуурс, судсан хэрэглэгдэх гуурс. За хаалгааныхаа цар өрөөнд тохируулаад шингэн дуусал бүх юм аль бэлдсэн байх ёстой. За тэгээ хамгийн гол нь багаар ажиллах чадвартай суд сайн ялдаг байх. Тэр бол гол ажилчид нь суд солоод хаалга эхлүүлдэг шүү дээ. За манай дараагийн хаалгааны өрөө ийшээгээ. За энд одоо ямар хаалгаа? Энд одоо цэжний эмслийн ерөнхий эмслийн засгийн хаалгаа болон цэжний эмслийн засгийн хаалгаа. Цэжний эмслийн засгийн дурангийн эмсэл. Зөв. Цэжний хөнгийн хаалгаар дурангаар хийх хаалгаа. Зөв. Цэжний эмслийн хаалгаа орж байгаа гэсэн нь хаалгааны хэсгийг Самбацхано. Манай цэжний эмслийн хаалгаа орж байгаа. Зөв. Ер нь одоо дурангийн хаалгаа хэрэг орох вэ? Сүүлийн жилүүдэд бол дурангийн хаалгаа бүх мис таслын тасгуудад нэмэгдсэн. За чих хамруулаа эмслийн тасаг, бүрний эмслийн тасаг, хэвлийн хөнгийн хаалгаанууд, цэжний хөнгийн хаалгаанууд дурангаар орох боломжтой. Дээрээс нь охтын одоо хаалгаануудыг бас дурангаар хийдэг. Их барихынхаа эмчнэртэй хамтраад дурангийн эмслийн хаалгаа нэмэгдэж байгаа. За тэгээ та бүхэн энэ нөгөө том хэмжээний дурангийн хаалгаа учраас мэдээгүйжүүлэхийн бүх төрлийн хяналтуудыг хийх боломжтой юм хаалгаанууд орж байгаа гэсэн юм. За тэгээ та бүхний би мэдээгүйжүүлэхийн багийн хэмж ганцхан юм шиг байна. За хаалгааныхаа өмнө бүх юм аягүй сайн бэлдэж хэрэглэх хэрэгтэй. Хаалгааныхаа явцад хүүхдийнхээ амин үзүүлэлтүүд ерөнхийдөө эртний системээ ийм байдлыг үнэлгийг зөв хийж ямар нэгэн эрсдэл гаралд орно арга хэмжээгээ авахд бүх юм бол бэлэн байлгахад нь одоо ансын эв сэрэл цаашлын онцлог. Тэгээд хамгийн гол нь ажилбар дуслаа, хаалгаа дуслаа хүүхдээ сэрээгээд эцэг эхт нь хаалгааны өмнө яаж авсан тэр шигэл тэрийн биеийн байдлыг ордуулахгүй гаргаж өгнө. За одоо ингээд сайн ингээд дурангийн хаалгаа ингээд хаалгааны өрөөнд ерөнхийдөө үзүүлчлээ гэж бодлоо зөв үү? Тий одоо манай сэрэх өрөө хүүхэд хаалгааны өмнөхөөс яваад хаалгаанд ороод тэгээд ингээд сэрэх өрөөгөр хаалгаа дууссан сэрэх өрөөгөр дамжаад гардаг. Тэгэхээр одоо манайх 2 сэрэх өрөөтэй. Тэгээ үүний нэг сэрэх өрөө нь одоо энд ээжээ. Тэгэхээр хаалганаас яг одоо л өчтөнгөө ах шиг байна. Хаалганаас хүүхдийг гарчраад ингээ сэрээд энэ орнууд дээрээ ингээд бүгд хяналтын монитортай хүчит төрчөө шугамуудтай. Тэгэхээр сэрээд ингээд сэрэх өрөөнд байгаад өгдөг байгаа. За манай сэрэх өрөөний савлагч манай сайн байна. Туршлагатай савлагч их байх уу? За та өөрийгөө танилцуулаач тий хичнээн жил ажиллаж байна. Яаж ийм одоо ажлын онцлог нөхцөл юу байна те?
Тийм манайх ч угаасаа нөгөө хүнд хортой нөхцөл гэж явдаг. Тэгээ энэ өрөөнд хагалгаанаас гарч ирсэн хүмүүс сэрээд тэгээд тасагт нь хүлээлгэж өгдөг байхгүй. Тэгээ би энэ байгууллагатаа 27 жил яг энэ мэдээгүйжүүлгийнхаа сувилагчаар болол нэг 17 бас 17 жил ажиллаж байгаа. Ариун туршлагатай хүн биш үү таны өндөр. Тий. Одоо ингээд сэрэх өрөөн дээр яг одоо та өнөөдөр ингээд ажиллаж штэ тий. Яг энд одоо ингээд хагалгаанаас хүмүүс гарч ирээд сэрж байгаа яг энэ нөхцөл байдал дээр ерөн сувилагчаас ер нь ямар одоо ажлын онцлог, ур чадвар юм мэдрэмж шаарддаг юм болоо одоо жишээлбэл тэр онцлогоос та ярьж өгч. Манайх ч яг онцлогтой шүү дээ. Одоо бус тасгууд бол яг цагийн тариа ингээл манайх бол нэг хүүхдүүд унтаад бүтэн ингээд наркозонд орчоод бүх булчин сулраад тэгээд амьсгалын зам сахуулаад айгу одоо ингээл нэг эвгүйхөө хүүхд тэрврээд ирэхэд хүртэл бүглэрч гээд аспирацлж годдог байхгүй. Тэгээд хамгийн гол нь энд хүүхдүүдэд амин үзүүлэлтүүдийн сайн хянаад тийм тэгээд сэрээгээл тасагт нь нөхөл хамгийн гол үүрэгтэй шүү дээ. Энэ өрөөнд бол тийм. Хүүхдүүдийн одоо ингэ нөө сэрхтэй тий одоо нөө сэрж байгаа тохиолдолд ямар нэг одоо реакц үзүүлэх юм бол байна үсттэй тий. Байна. Хүүхдийнхээ онцлогоос болон наркозынхаа нэг хугацаанаас болон тэгэл хүүхдүүд ч аюу хөөрлийн байдалтай аюу сэрдэг. А зарим нь тэгээ бас хүүхдүүдийнх нь өөрсдийнх нь арын шинж байдаг байхгүй амар орилж гашгаар зэрэн зарим 50 сэрн янз бүр. Тэгээ унтуулгын бодиснаас ч бас шалтгаалдаг янз бүр л үүрэгтэй. Тэр болгон дээр нь л та бас тохируулж тэгээд бид нар чинь энэ дотроо ингээ хөрвж ажиллана. Хаалгаандаа ч орно мэдээгүйжүүлгээ өгнө энэ сэрэх өрөөндөө хүүхдүүдээс сэрэн тэгэл ингээл дамжаал явчихдаг. Удахгүй сувилагч нарын байрлах гэж та мэдчилгээ зөвшөөрлөө шүү дээ. Тийм нийт одоо сувилагч нартай Монголынхаа энэ их ачааллыг өөрлөж байгаа Монголынхаа сувилагч нарт сувилагчдын баярын мэнд олон улсын сувилагчдын баярын мэндийг бүгдэнд нь дамжуулъя л гэж хэлээ. За хүүхдийн эмнэлэг учраас хаасаагүй л одоо яг тоглоом хүүхдийн одоо анхаарлыг сэтгэл зүйн тайван байлгах зорилгоор одоо бүхэл хүүхэлдэйн киноны баатрууд ч гэдэг юм хүүхэлдээ одоо ямар нэг юм тоглоом анхаарал сатаруулах зүйл одоо энэ эмнэлэгт бол маш их байдаг юм наа онцгчтэй. Эрхтний шилжүүлнэ гэдэг үйл ажиллагаа бол манайд бараг 1990-ад он 94-5-6 оны үед манай бэлслийн эмчнэр нэг эрхтний хүний нэг эрхтнийг нөгөө эрхтнээр орлуулдаг юм хаалгаа хийжсэн. Одоо өөрийнх нь эрхтнийг өөрийнх нь одоо үйл ажиллагааны алдагцсан эрхтнээр сольжсэн байхгүй. Тэрний юу гэхээр нөгөө улаан холоо битүүрдэг эсвэл химийн төлөвлөлт янз бүрийн муугаар төлөгдчихдэг шүү дээ. Тэгээ ингээд сорвжоо нараасаад улаан холоо үйл ажиллагаагаа хийж чадгаа болонгууд улаан холоог нь одоо бүдүүн гэцээр нь орлуулж тэгэж хүмүүсийн аймаг авдаг. Энэ бас эрхтэн шийдвэрлэх үйл ажиллагаа байхгүй юу? Тэгэхээр одоо бол яг бид нар цаашдын төлөвлөгөө бөөр шилжүүлнэ хүүхдэд бөөр шилжүүлэх шаардлагатай юм хүүхдүүдийн тоо бас байна. Дээрээс нь одоо ясны цусны хавдрын үед чөмх шилжүүлэн сулгах хаалгаа бас яригдж байгаа. Тэгээ бүр сайжраад ирэх юм бол гидс шилжүүлэн сулгах бидний мөрөөдөлтөө ер нь бол хамгийн хэцүү нь гидс байдаг. Нарийнхан судснуудтай тэгээд ийм бас төлөвлөгдөж байгаа. За зөвхөн бид их хүүхдийн эрэлтэнд үндэсний төвийн хүүхдийн эмнэлгийн мэдээгүйжүүлэх хагалгааны нэгдсэн тасгаас дөнгөж сая гарч ирээд байна. Үзэгч та бүхэнд хүүхдийн эмнэлгийн мэдээгүйжүүлэх хагалгааны нэгдсэн тасгийн үйл ажиллагаадаа хэрхэн яаж өрнөдөг тухай харуулахыг зорилоо бас тодорхой хэмжээгээр бас та бүхэнд бас ойлголт өгсөн байх гэдэгтээ бол бүрэн итгэлтэй байна. За мэдээж энэ хагалгааны нэгдсэн тасаг гэдэг бол жилдээ 12,000, 15,000 хагалгаа одоо мэдцэслийг одоо энэ хүүхдүүдэд хийдэг ийм одоо том үйл ажиллагаа нь одоо маш том цар хүрээтэй за мөн дээрэс нь тасралтгүй ингэж одоо хоногийн 24 цаг тасралтгүй үргэлжлэж идэг ийм одоо ажил албатай хүмүүс энэ мэдээгүйжүүлэх хагалгааны нэгдсэн тасагт ажилт юм байна. Ингээд бид бүхний даваагаас баасан гараг хүртэл 18 цаг 40 минутаас цувралаар хүргэж байгаа энэ удаагийн дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулж бидний бэлтгэсэн контентыг үзэж та бүхэндээ баярлалаа.